Алгасал ба эсгээгүй талхны баяр 2 хоногийн дараа болох байлаа. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг залилан барьж алахыг оролдож байв. Тэд ард олны дунд үе мэн гаргахгүй тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв. Есүсийг Битанд уян өвчтэй Симоны гэрт туглан байхад нь цэвэр үнэт нардын тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй орж иржээ. Тэр савыг хаглаад Есүсийн толгой дээр тосыг цутгав. Гэтэл зарим нь зэвүүцэн өөр хоорондоо хэлэлцэж, юунд энэ тосыг ингэж өрнө вэ? Энэ тосыг 300 гаруй динараар зарж ядуустөгч болох байсан шүү дээ. Гэд тэд түүнийг зэмлэжээ. Харин Есүс түүнийг орхи. Та нар юунд түнд төвгүүднэ вэ? Энэ эмэгтэй надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг бай. Хизээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нарт надтай үргэлж цуг байхгүй. Тэр хийж чадхаа л хийсэн. Биеийг минь тэр тосолж, оршуулгад минь урдчлан бэлдлээ. Үннээр би та нарт хэлье. Сайн мэдээ бүх ертөнцийн хаач тунхаглагдсан энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ. 12-ийн нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхөөр ахлах тахилч нар руу явлаа. Тэд үүнийг сонсоод баярлаж түүнд мөнгө өгөхөөр амлав. Тиймээс Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр ярил хийж эхлэв. Эсгээгүй талхны баярын эхний өдөр алгаслын хураг нядлах үеэр шавнар нь танд зариулан алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг та хүсэж байна вэ гэв. Есүс шавнараас 2 хүнийг явуулж тэдэнд хотод ор. Ваарта ус авч яваа хүн та нартай таарлтна. Түүнийг даг. Тэр хаашаа орно? Тэр гэрийн эзэнд. Багш шавнартайгаа алгасал баярын зоог барих зочны өрөө минь хаан байна гэж хэлүүлж байна гэрээ. Тэд та нарт дээд давхрын тавилгатай бэлэн том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэж хэлв. Шавнар гарч явж хотод ирээд түүний айлдаснаар бүхнийг олж алгасал баярын зоогийг бэлдэв. Орой болоход Есүс 12-ийнхоо хамт ирэв. Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс үнэнээр би та нарт хэлье. Надтай хамт хооллож буй та нарын нэг чинь надаас урвна гэлээ. Тэд зовсхийн нэг нэгээрээ түүнд би биш үсттэй гэцгээв. Есүс тэдэнд 12-ийн 1 тавганд надтай гар талах дүрж байгаа нь мөн. Хүний хүү өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин хүний хүүг баривлах тэр хүн золгүй. Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ. Тэднийг зоглох зуур Есүс талх аваад ерөөсний дараа хуваан шавнартаа өгөөд "Маа, энэ миний бие" гэв. Тэр аяг авч талархал өргөөд тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. Есүс тэдэнд "Энэ нь олны төлөө урсах гэрээний цус минь юм. Үннээр би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурхны хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй" гэв. Магтуу дууцныхаа дараа тэд Чедун уулууд явцгаав.
Есүс тэдэнд та нар бүгд бүдэрнэ. Учир нь би хоньчинг цохино. Хонийн сүрэг тарж бутарна гэж бичигдсэн билээ. Харин би амьдуулагдсныхаа дараа та нараас өмнө Галилд очино гэв. Гэтэл Петр түүнд бүгд бүдэрлээч би тэгэхгүй гэхэд Есүс түүнд үннээр би чамд хэлье. Өнөөдөр энэ шөнө газарган дахиа 2 удаа донгодохоос өмнө чи намайг 3 та үгүйсгэнэ гэв. Гэвч Петр Улаанбаттайгаар би тантай хамт үхэх ёстой болсон ч таныг үгүйсгэхгүй. Гэхэд бүгдээрээ бас тэгж хэлцгээв. Тэд Гетсмайн гэдэг газар ирэхэд Есүс шавнартай намайг залбирах зуур энд сууцгааж бай гэд. Тэр Петр, Яаков, Иохан нарыг авч явв. Тэгээд түгшиж шаналж эхлэв. Тэгээд тэдэнд сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд сэргэг байцгаа гэжээ. Есүс жаахан цааш яваад газар унаж хэрв боломжтой бол тэрхүү цаг хажуугаар нь өнгөрөхийг залбирав. Есүс Аава танд бүх юм боломжтой. Надаас энэ аягийг алгасуулаач. Гэвч миний хүслээр биш. Харин таныхаар болог гэлээ. Есүс ирж тэдний унтаж байхыг хараад Петрт Симон чи унтаж байна уу? Ганц цагч сэргэг байж чадсангүй юу? Сэргэгдэхгүй тулд сэргэг бай. Залбир. Сүнс чин чухамдаа тэсэн ядаж бай. Харин мах бодиг дорой юм гэлээ. Есүс дахин явж өмнөх үгээ хэлэн залбирав. Тэр дахин ирээд нүдэн анилдснаас унтсан тэднийг харав. Тэд Есүст юу гэж хариулгаач мэдсэнгүй. Есүс 3 дахь удаага ирж тэдэнд та нар унтаж амарсаар л байна уу? Одоо боллоо. Цаг нэрлээ. Харахтун. Хүний хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдж байна. Бос явцгаая. Харахтун. Намайг бариулагч айсуй гэлээ. Түүнийг ийм ярьж байх зуур 12-1 Иудаас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдын илгээсэн илд шийдэмтэй бөөн хүний хамт дарав хурч ирэв. Түүнээс урвсан нэгэн тэдэнд хэнийг би үнсэн тэр мөн түүнийг барьж хамгаалалттай авч яв гэж дохио өгсөн байлаа. Иудаас ирээд дарав Есүс рүү очиж Рабби гэд түүнийг үнсэв. Тэд түүнийг гараараа зууран авч баривчлав. Гэтэл дэрэгдэн зогсогчдын нэг нь илдээ суглаад тэрүүн тахилчийн зарцыг цохиж чихийг нь тас цавчжээ. Есүс тэдэнд та нар намайг дээрэмчин барихтай адил санан илд шийдэмтэй ирээ юу? Сүмд өдөр бүр та нартай хамт байж зааж байхад минь та нар намайг бариагүй. Гэвч энэ нь бичвэр биелэгдэхийн тулд юм гэв. Шавнар бүгд түүнийг орхин зугтав. Нүцгэн биен дээр майланган нөмрөг нөмөрсөн нэгэн залуу ир Есүсийг дагаж байлаа. Хүмүүс түүнийг барьж автал тэр нөмргөө хаяад нүцгэн чигээрээ зугтжээ. Тэд Есүсийг тэрүүн тахилчинд авчрав. Бүх ахлах тахилч нар
аглагчид болон хуулийн багш нар цугласан байлаа. Петр тэрүүн тахилчийн хашаанд ортлоо Есүсийг алсуур дагжээ. Тэр парабологчдын дунд сууж галд дулаацсан байв. Аглах тахилч нар болон зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд түүний эсрэг гэрчлэл хайгаад юу ч олсонгүй. Учир нь олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч гэрчлэлүүд нь таарахгүй байлаа. Зарим босоод Есүсийн эсрэг хуурамчаар гэрчлэн гараар баригдсан энэ сүмийг бий устгаж 3 хоногийн дотор гараар баригдаагүй өөрийг босгоно гэж түүний хэлхийг сонссон гэв. Үүнд ч тэдний мэдүүлэг таарахгүй байлаа. Тэргэн тахилч босож голлон зогсоод Есүсээс чамд хариулах юм алгүй? Чиний эсрэг эднэр юу гэрчилж байгаа юм бэ гэж асуув. Гэвч Есүс дуугүй байж юу ч хариулсангүй. Тэргэн тахилч дахиж түүнээс асуув. Чи Магдалт нэгнийх үү? Христ мөн юм уу? гэлээ. Есүс: би мөн. Та нар хүний хүүг хүчт нэгний баруун талд заларч Тэнгэрийн үлсээр ирэхийг харах болно гэв. Тэргүн тахилч дээлээ хүү татан бидэнд өөр гэрчи хэрэг байна уу? Бурхныг доромжлохыг нь та нар сонслоо. Та нар юу гэж бодож байна? гэв. Есүс үхэх ёстой гэж бүгд яллав. Зарим нь өөдөөс нь нулимж, нүдийг нь боогоод нудаглан жанчиж эхлэн иш үзүүлээд гэж байв. Парабологчд нь Есүсийн нүрийг алгадаж байлаа. Петрийг хашааны доох нуур байтал тэргүн тахилчийн шивгчингүүдийн нэг нь ирж дулаацж байгаа Петрийг үзээд түүнийг ширтэж чийч бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв. Тэр харин үүнийг үгүйсгэж юу ярьж байгааг чинь би мэдгчгүй, ойлгохчгүй байв гэв. Петр гарч хашааны үүд рүү дөхөв. Азарган дахиа донгодов. Өнөөх зарц эмхтэй түүнийг хараад тэнд байгстад дахин энэ тэдний нэг байна гэжээ. Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэжээ. Тэгтэл удалгүй тэнд байгсад Петрт чи гарцаагүй тэдний нэг мөн. Учир нь чи Галилийнх юм байна гэлэм. Гэтэл тэр хараал тавин тангаргалж та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв. Тэр мөчид азарган дахиа 2 дахь удаага донгодлоо. Тэгэд Петр азарган дахиа 2 удаа донгодохоос өмнө чи намайг 3 та үгүйсгэн гэж Есүсийн өөрт нь айлдаж байсныг саналаа. Тэр асгартал уйлав.